За сайн байна уу? Сонон байна. Энэ удаагийн уншлагадаа тавтай морил хэн тантай ярилцахыг хүсэж байна вэ гэдэг асуултыг харж өгөх болно. За эхний групп нь Six of Pentacles, Ягаан зоос гэж нэрлэлчээ тийм. Ягаан зоос. Хоёр дахь групп Улаан саваа. Гурав дахь групп Цэнхэр зоос, эсвэл Ногоон зоос гэж нэрлэе. За тэгээд группээ мэдэрч байх хооронд нь асуултуудыг танилцуулж өгье. За эхлээд тэр хүн ба та хоёрын харилцаа энергийн шалгалтыг нь хийж өгнө. Тэр танд юу хэлмээр байныг харж өгнө. Түүний санаа оноо нь юу вэ? Зорилго нь юу вэ гэдгийг харж өгөх болно. За тэгээд нэмэлтээр нь болохоор түүний дараагийн алхмыг харж өгнө. Та яавал зүгээр вэ гэдгийг харж өгнө. Тэгээд нөхцөл байдалтай хамааралтай нэмэлт зөвлөгөөг нь харж өгөх болно. За группээ сонгохын тулд мэдрэмжтэйгээ холбогдож байгаад группээ сонгоорой. Group number 1 уншлагадаа тавтай морил. За Six of Pentacles буюу тэнцвэртэй өгөө авааг бэлэгддэг, гэрээ хэлэлцээрийг бэлэгддэг үзрийг харж байна. Тэгэхлээр тантай ярилцахыг хүсэж байгаа хүн нь шудраг байхыг хүсэж байгаа гэж харагдаж байна. За тэгэхээр ямар ч хэлээс хэн бэ гэдгийг нь тодорхойлъё тий. Хэн тантай ярилцахыг хүсэж байна вэ? Та хоёрын энэ хүн та хоёрын харилцааны шин чанарыг нь хараад өгье. Харилцаанд юу тохиосон, ямар учиртай зүйл тохиосон бэ гэдгийг нь харж байх явцад яг хэн бэ гэдэг нь үнэхээр тодорхой болгоод гарч ирэх ёстой. За та энэ хүнд их зүйлийг өгсөн гэж харагдаж байна. Энэ хүнд их зүйлийг өгсөн. Энэ хүн танаас их зүйлийг авсан, эсвэл авахыг хүсэж байгаа гэдэг ч юм уу те. Танаас маш их зүйлийг авах боломжтой гэд харцсан байсан гэж харагдаж байна. За тэгээд нэг тал нь та энэ хүнд их зүйлийг өгөөд эргүүлээд нэг их зүйлийг авдаггүй асуудал нь өөрчлөгдөхгүй байсан учраас энэ харилцаанд хагаралцал үүссэн, маргаан хагцланч биш юм аа. Ийм асуудал үүссэн байна тийм үү. За нөгөө хүний зүгээс болохоор танаас орж ирээд байгаа энэ зүйлсийг авч байгаа хөрөнгө оруулалт гэж хараад байсан. Би ингээ за энэ надад их зүйлийг өгөөд байгаа. Энэ өгөөд байгаа зүйлийн ачийг хизээ нэгэн цагт хариулна да. Хизээ нэгэн цагт үржүүлээд буцаагаад илүү хэмжээгээр өгөндөө гэсэн бодол бол түнд байсан байна. Гэхдээ нөгөө талаараа бас жахан залхуурсан, назгаарсан, амарчилсан, бэлэнчилсэн энерги бол үнэхээр нөгөө хүний талд байхын хувьд бол байна. За энэ нөхцөл байдалд юу тохиолсон бэ гэхээр их хэмжээний зээл олгосон байж болно тийм. Та энэ хүнд их хэмжээний зээлийг өгсөн байж болно. Их хэмжээний бэлэг сэлт өгсөн байж болно. Шууд утгаараа санхүүгийн дэмжлэг өгсөн байж болно. За энэ таны гэр бүлийн гишүүн байсан байж болно тийм. Тэгээ гэр бүлийн гишүүндээ их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж исэн байж болно. Найз охин, найз залуудаа их хэмжээний бэлэг сэлт өгж исэн байж болно тийм. За тийм биш юм а гэхэд их том чухал боломж бололцоонуудыг энэ хүнд олгож исэн байна те. Тэр ч хүнтэй танилцуулна, энэ ч хүнтэй танилцуулна. Ийм ч ажилд оруулна те. Ийм ч тэр ч найзын хүрээлэлд танилцуулна гэдэг ч юм ийм чухал connection, чухал амьдралын чанарыг дээшлүүлэх ийм чухал зүйлсүүдэд холбож өгч исэн байж болцсохгүй. Маш их хэмжээний шинэ боломж бололцоонуудыг энэ хүндийн амьдралд олгож исэн байж болцсохгүй гэж харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нэмэлт үзрнүүдийг харъя. За хосын харилцаа байх магадлал өндөр болж байна. Хэрвээ хосын харилцаа биш бол BFF гэдэг ч юм уу те, best friends харилцаа байсан байж болно. За тэгээд нөгөө хүн болохоор энэ харилцаа маш удаан хугацаагаар үргэлжилнэ. Удаан хугацаагаар ер нь үрд мөнхөл байх гэж бодсон энерги бол харагдаж байна тий. Тэгээд та тэр хүнд маш нөөлөхтэй, маш гоё санагддаг байсан, гоё мэдрэмжийг өгдөг байсан. Таны хувьд бол энэ хүнтэй юм яриад суух, юм ярилцаж суух их дуртай байсан гэж харагдаж байна. Гэхдээ энэ харилцаанд юусаа байдал дээшлэхгүй байсан, урагшлахгүй байсан, ахицгүй байсан.
юм наашгүй энерги, садааны энерги бол яалтчгүй байгаад байна. Магадгүй энэ харилцаанд таач тэр нөгөө хүн ч тэр хоёулаа нөхцөл байдлыг яг одоо байгаа чигээр нь авч үлдэхийг хүссэн байж болцсошгүй тийм энэ нөхцөл байдлыг одоо байгаагаас нь илүү хэмжээнд хөгжүүлэхгүй нэг нөгөөх нь аваад сууж идэг энэ харилцаа их тажгүй санагдаад энэ харилцаан дээр л үлдмээр мэдрэмж төрсөн байж болцсошгүй. За тэгээд их аваалаадаг эргүүлж өгөхгүй байсан ч гэсэн бараг болно доо. Эргүүлж өгөхгүй байсан ч гэсэн энэ харилцааны чигээр үрд мөхөд байж ах юм чин дээ гэсэн мэдрэмж нөгөө хүний талаас их хүчтэй орж ирж байна. Тийм тэгэхээр өсө байдал өөрчлөгдөн гэж бодоогүй байна тий. За энэ та болохоор энэ нөхцөл байдлыг өөрчлөгдөн гэж хүлээлттэй байсан харагдаж байна. Та өгөөлөдөг хизээ нэгэн цагт энэ харилцаа тэнцвэрчин дараагийн шатандаа орно. Тийм гэсэн хүлээлт байсан байна. Ярилцахыг хүссэн байна. Уг нь бол ярилцаалаадаг. Ярилцах болгонд л нааштай юм шиг мэдрэмжийг төрүүлдэг боловч яг бодит амьдрал дээр нааштай үйл хөдлөлгөөн тохиож үгүй байсан. За энэ харилцаанд яг жинхэнэ хайр байсан уу, яг жинхэнэ үнэн харилцаа байсан уу гэвэл хариулт нь шууд үгүй гэж гарч ирж байна. Яг сүнсний утга учир, даалт ертөнцийн утга учир дээр бол та хоёр ерөөсөө таталцлын хуулиар учирсан хүмүүс юм аа гэж хүчтэй харагдаж байна тий. За тэгээ та хоёр нэгнийгээ манифестлсэн гэж харагдаж байна. Нэгнийгээ дуудсан. Та магадгүй таны зүрхэн дотор жижигхэн хэсэг нь хин нэгэн хүнд өөрийгөө их хэмжээгээр зарцуулмаар мэдрэмж төрж исэн байж болцсошгүй тий. Ерөөсөө хүнээс эргүүлж зүйлийг хүсэж авахгүйгээр хүнээс эргүүлж хүсэх зүйлгүйгээр маш юм өглөгч байдлаар өгдөг харилцаанд орж үзвэл ямар байд юм болоо ийм харилцаа. Ямар санагдах юм болоо гэсэн юм сониуч зан тодорхой хэмжээний хүсэл танд байсан байх шүү. Танд өөрт нь ингэж өөрөөсөө ихийг өгөх хүсэл үнэхээр их байжээ. За нөгөө хүн нь болохоор бас ингэж ихийг авах хүсэл байсан учраас та хоёр ингээд юм хүсэл зориг нийлсэн учраас нэгнийгээ дуудаж нэгнийхээ амьдралд орж ирсэн гэж харагдаж байна. Тэгээд нөгөө хүн нь их хэмжээгээр стресстэй байсан. Яг сүнснийхээ өнгөт болохоор энэ ерөөсөө гоё байгаагүй тийм танаас аваал суугаад байдаг, гидэл суугаад байдаг. Энэ нь эргүүлж хариулж өгөх зүйл байхгүй, энергийг тэнцвэржүүлэх, балансжуулах зүйл байхгүй. Ийм харилцаа түүнд маш юм төвхтэй, хэцүү, их хэмжээний сэтгэл төвшөрийг хөдөлгсөн ингээ байж сууж ядсан байдалтай байсан байна. Энэ их ядралтын энерги, сэтгэл төвшөрийн энерги түүнд их хэмжээгээр цугларчээ. Ер нь бол энэ энергийн өрөнд орж ийна гэж тооцогдсон тийм үү. Одоо ингээд хүнд эргүүлж юм өгөхгүй байгаа тэгэхээр ингээд нэг л сэтгэлд тайван сууж өгдөггүй, хэцүү болчдөг даа. Байр сууж чадахгүй нэг л юм төвшөртэй болчдөг. Тэр хүн дотор нь яг сэтгэлийн уухт нь асар их хэмжээний сэтгэл төвшөр цугларсан, бугларсан гэж харагдаж байна. За тэгээ энэ хэмжээний сэтгэл төвшөр цугларч ирсэн учраас энэ сэтгэл төвшөр нь цугларах тусам илүү хүнд ачаа болоод илүү хүндэрсээр хагаад энэ хүн сүлдээ энерги нь ховс орогдоод эргүүлж танд өгөх энерги нь байхгүй. Яг гэвэл тэр энерги нь их хэмжээгээр цугларсан сэтгэл төвшөөрлөгөөс хорогдоод байдаг болсон гэж харагдаж байна. Энэ бол энергийн төвшөнд юу болж ирснийг харуулж байна тийм. Тэгэхээр яг дотроо юм сэтгэлийн хар нөхөтэй үлдсэн юм black hole гэж ярьдаг тийм хорой ертөнцийн хар нөх гэдээ үзэгдэл байдаг. Эргэн тойрныхаа бүх гаригс бүх одыг сордог тийм. Тэгээ энэ хүний их хэмжээгээр цугларсан сэтгэл төвшөр нь сэтгэлийн сүнсний хар нөх болоод өөрийнх нь хамаг энергийг соргоод исэн гэж харагдаж байна. Тийм болохоор энэ хүн танаас ихийг аваад ирсэн юм шиг хэрнээ яг үнэндээ танаас ихийг аваагүй өөрийнхөө энергийг өөрөөсөө л авч ирсэн, өөрийнхөө энергийг хар нөх рүү хайж ирсэн үзэгдэл болоод дууссан байна гэж харагдаж байна. Харин таны тал дээр тийм сэтгэлийн сүртэй хохирол бол учраагүй. Гэхдээ магадгүй жоохон сэв суусан байж болцсошгүй тий. Өөрөөсөө ихийг зарцуулаад бусдад их хэмжээний сэтгэлийг өгөөд ингээд яваад ах тусам ер нь дэмий байд юм байна гэдэг ч юм уу. Ямарваа нэгэн сургаал танд орж ирсэн болов уу гэж харагдаж байна. За тэгэхээр одоо яг хэний талаар ярьж байгаа, ямар утгатай хүн, ямар учиртай хүн бэ гэдэг нь маш ойлгомжтой, тодорхой болсон болов уу гэж бодож байна. Тийм учраас одоо энэ хүн танд яг юу гэж хэлмээр байна вэ гэдгийг хараад үгэй. Энэ хүн танд юу гэж хэлмээр байна вэ? Тэгээд энэ хүний санаа оноо зорилгыг харж өгөх болно. Гэхдээ санаа оноо зорилго нь одооноос ойлгомжтой болж эхэлж байна. Энэ хүний санаа оноо зорилго нь болохоор танаас авсан зүйлсүүдээ
тодорхой хэмжээнд танд буцааж өгөх юм бол сэтгэлийн хар нөхөн арилах болов уу гэсэн горилготойгоор харилцахыг хүсэж байж болцсохгүй. Энергийн хуйлаа, энергийн өгөө аваагаа тэнцвэржүүлмээр байгаа харагдаж байна те. За энэ хүн танд юу хэлмээр байна харж өгье. Enlightenment, tested, emotions. За энэ хүний маш олон төрлийн, олон талын мэдээлэл орж ирж байна. Яг гадна талын гүйхэн талын энергич орж ирж байна. Маш гүн ойлгомжгүй сүнсний комплекс мэдээллүүд ч гэсэн орж ирж байна. Хоёр талаас нь хоёулангаас нь хэлнэ. За эхлээд сүнсний гүн талаас нь хэлж өгье те. Сүнсний гүн талаас нь болохоор энэ хүний өгөгдөл нь өөрөө бусдад хичээл сургаал заах, бусдыг шалгах, бусдыг сорих ийм өгөгдлийг өөр дээрээ өөрөд авчижээ те. Би бусдыг сордیں۔ Тийм би бусдын дургуун хүрэгдیں۔ Тийм би бусдын янзыг үздэг гэсэн юм энерги орж ирж байна. Энэ нь яг уу гаднаа болохоор юм жаахан хүүхдэр шиг гэдэг ч юм уу те. Төлөвшил багтай хүнийх шиг гэдэг ч юм уу те. Ийм үзэгдэл байж болно. Тийм угаасаа л би юм муухай ааштай гэх юм хоолой сонсогдчихин шууд. Тийм. Гэхдээ энэ сонголтыг нь сахиус бурхан хорвоо ертөнцийн яаж зохицуулж байгаа вэ гэхээр за энийг тэгвэл үнэхээр гэгэрлийн хэрэгсэл болгомоор байгаа юм болвол тэгж болно гэд яг сонголтыг нь би хэрэгжүүлээд биелүүлж өгч явж байгаа харагдаж байна тий. За тэгэхээр энэ хүн тантай холбоо барьмаар байгаа шалтгаан нь хэлмээр байгаа зүйл нь жоохон сорьсон, шалгасан ийм янз үзсэн зүйлс хэлэх болов уу гэж харагдаж байна. Тэгээ танд ихийг өгж байгаа юм шиг хэрнэ. За би чамаас авсан өөр зөөлөө төлчихье. Тэгээ чамаас авсан бэлэгнүүдэд буцааж өгье гэдэг ч юм уу. Эсвэл чамд эргүүлээд бэлэг өгье гэдэг ч юм уу. Ингэж хэлэх үед энэ нь таны дургуй хүргэж болно. Их хэмжээгээр дургуй хүргэж болно тий. Одоо жишээлбэл та нүдэ үерхчихсэн болвол эсвэл найзууд байсан болвол тэгээ найзалж авах хугацаанд үнэхээр харилцаа гоё байх хугацаанд их хэмжээний бэлэгсэлтийг энэ хүнд өгч сэтгэлээс өгжсэн бол энэ хүн нь тань дээр энийгээ чи буцааж аваа гэж орж ирэх юм бол үнэхээр дургуй урна тийм үү. Янз үзэгдэж байгаа юм шиг юм сонир мэдрэмж төрнө. Тэгэхээр энэ хүний танд хэлмээр байгаа зүйл нь ерөөсөө нэмж таны янзыг үзэх сонирхолтой санаатай зүйлсүүд их байна. За одоо гүйхэн төвчнөөс нь харъя. За зарим тохиолдолд жоохон юм gaslight хийж орж ирсэн энерги харагдаж байна. Чи өөрөө л ийм сонголтыг гаргасан биз дээ. Гэх жоохон тийм зэвүү үгнэр байдаг да. Одоо миний санаанд бууж орж ирэхгүй байна. Гэхдээ ингээд чихэн жоохон сонсогдоод байгаа үг нь болохоор угаасаа хоёулынгийн хувь заяа юм байсан гэдэг ч юм уу. За эсвэл нөгөө нь жоохон сүнслэг хүн болвол тэр сүнслэг мэдээлэлээ муухай дарангууллыг шин чанартаар ашиглаж болно тийм. Угаасаа миний сахиусууд ингэ гэж хэлсэн гэдэг ч юм уу. Жохон bullshit хэлж болзошгүй харагдаж байна. За тэгээд би угаасаа чамайг илүү хүчтэй болох гэж тэгсэн гэдэг ч юм уу. Тэ ийм амар дургу өргсөн янз үзсэн үгнүүд орж ирж байна. Чи сэтгэлийнхаа гүнд харах юм бол чи надад хайртай хэвээрэл эцтэй дуртай хэвээрэл байгаа штэ гэдэг ч юм уу. Ийм үгнүүд орж ирж байна. За энэ дэр нэмэлт хөзөрнүүд харъя. Astrology дээр нэмэлт үзэрнүүдийг харъя. Чи хаваачсан хүн. Йоо за окей. За би уншиж өгнө. Надад бол энэ хүний энерги нь хэлж байгаа хүнийх нь энерги нь таалагдахгүй. Би бол сонсомооргүй байна. Гэхдээ хэлж өгье. За эрүүл мэндийн шалтгаан тоочж орж ирж болцсохгүй харагдаж байна. Миний бие муу байсан штэ. Миний өдөр тутмын амьдрал тийм байсан штэ. Боломжгүй байсан штэ. Чи асуу хаваачсэн энэ төргээр. Тиймэрхүү өнүүд орж ирэх нэ. Жохон онцгүй хэллэгүүд орж ирэх нэ. Ялтчгүй. За гэхдээ энэ хэлж байгаа үгнийх нь нэг гүн утгыг харах юм бол гүн утга, гүн санаа нь юу гэж хэлж байна вэ? Тэ сахиусны санаа нь юу гэж хэлж байна вэ гэдэг ихлээр яагаад гэвэл юмсыг ухаад сайн гүн утгаар нь харах юм бол хинч хүндээ хал хийсэн зүйл
байгаагүй байдаг. Хүн гэдэг амьтан ер нь нэгэндээ хаал хийж чаддаггүй амьтан байдаг. Хаал хийх гээд оролцсон чинь тэр хаал нь өөр дээр нь орж ирээд тэгээ нөгөө хөндөө болохоор эцэстээ дэм болоод дуусдаг тийм. Гэх мэтчлээ ерөөсөө хүн гэдэг амьтан би нэгэндээ хаал хийж чаддаггүй төрлийн амьтан байдаг. Яг сүнснийхээ огт бол цаанаас тийм зохицуулгатай сахиусны зохицуулга тийм хүчтэй байдаг. Хорон ертөнц бурхны зохицуулга тийм хүчтэй байдаг бахны. Яаж ч хал хийн гэж оролцсон байх л чаддаггүй хэмжээний зохицуулга өндөртэй байдаг. За тэгэхээр энэ хүн яг гаднаа хэлж байгаа зүйл нь юм яан зүдсэн, үнэхээр уур өргөсөн, дургу өргөсөн гэ таны тарих толгойг эргүүлсэн. Энэ та өөрөө өөртөө итгэлэн жоохон муугаар нь төлөвлөсөн гэдэг ч юм уу тийм. Ийм сонио өгнүүд хэлж байгаа боловч энэ үгсийн яг гол утга нь сүнсний утга нь болохоор таныг шалгаж ийн те хээ чи ингээд өөрөөсөө их зарлаг гаргадаг өөрөөсөө ихийг өгдөг те энергийн тэнцвэрийг хадгалахгүйгээр нөгөө хүнээсээ авч байгаагаасаа илүү ихийг өөрөөсөө гаргадаг байх сонголтыг гаргацсан байх шүү найзаа. Энэ сонголт нь хിവэрэ юу? Тэ? Тэгээ энэ сонголт нь хэрвээ хിവэрэ болвол ийм мэдрэмжийг төрүүлэх нэ, ийм онцгой мэдрэмжийг төрүүлэх нэ шүү. Энэ энэ сонголтыг гаргаж байгаа цагт би авах сонголтыг гаргаж байгаа цагт би ингэж байнга эргэж амьдралд нь орж ирээл ядаргаа болоод байх нь шүү гэсэн юм утга санааг агуулах болно. Тэ? Шалгаж гинэ тийм үү таныг шалгаж гинэ янз үзэн гэх муухай утгаараа бол янз үзэн за гүн утгаараа бол шалгаж гинэ тий энэ сонголт нь хэвээрээ юу энэ сонголт нь үнэхээр таалагдж гин үү тий энэ сонголт нь үнэхээр болж гин үү энэ сонголтоо өөрчлөх үү гэсэн юм шалгалт явагдаад байна. Тэгээ таныг өөрийнхөө эмоц руу өөрийнхөө сэтгэл хөдлөл рүү гүн ороосаа гэсэн юм сорилт бас явагдаад байна тий. Яг гүн эмоцтойгоо холбогдорой энэ нөхцөл байдал яг ямар мэдрэмжийг төрүүлж байна. Яагаад гэвэл та анхныхаа сонголтоороо явсан бол энэ хүний танд ингэж хэлж байгаа таныг хувиа хичээсэн ч гэж дуудана тий. Өө миний эрүүл мэндийн асуудал би эмнэлгээр яваад байгаа гэсэн энэ зүйлсүүд ерөөсөө тань өмнөх сонголт яг сонголтынхаа энэ ихэнх үед бол тань нөлөөлөх байсан. Сонголтын ихэнх үед бол та за хөрхөдөө би туслаад өгье дөө жоохон дэм болоод өгье дөө гэдэг ч юм уу тий. Таны анхны реакц шууд тийм байх байсан гэж харагдаж байна. Харин одоо энэ бүх зүйлийг туусны дараа таны реакц ямар байх вэ? Шууд за би хувиа хичээгээд яхав дээ гэж бодож гин үү? Яг үндэ та хувиа хичээгээгүй өөрөөсөө их хэмжээг нэг зүйлийг гаргасан байгаа гэж харагдаж байгаа тий. Тэгээд одоо реакц нь ямар байх нь гэдгийг харчин шалгаж гин. Хэрвээ таны анхны реакц тийм ээ за би хувиа хичээгээд яг өөрөөсөө их гаргах чи да жоохон тусалчихад нэмээд жоохон тусалчихад юухан байх вэ гэж таны эмоц хэлж ивэл та эргүүлж авахгүйгээр их хэмжээг өөрөөсөө өгдөг ерөөхдөө бол жоохон өөрийгөө золиосолдог тийм бусдыг авардаг гэдэг ийм аврагчийн энергиээ сонгож байгаа хэвээрэл гэсэн үг юм шүү. Хэрвээ энэ хүний танд хэлэх зүйлсүүд нь таалагдахгүй байх юм бол таны гаргасан байгаа сонголт нь ч гэсэн таалагдхаа болж эхэлж байна гэсэн үг. Тийм учраас шинэ сонголтыг хийх нь байна. За одоо энэ хүний санааг нь харж үгэй. Санаа ямар санаатайгаар энэ үйлдэлүүдийг хийж байна вэ? Тэ үнэхээр тань дуртаадаа юу, таныг сансандаа юу, эсвэл танаас нэмж авахыг хүссэндээ юу, үнэхээр хувиа хичээсэндээ юу? Яг ямар санаатайгаар энэ хүн тантай холбогдох юм? За ерөнхийдөө бол айгүй тийм залхуурлын энергитэйгээр бэлэнчилсэн залхуурлын энергитэйгээр санаатаагаар холбогдож байна. Тэгээ таныг ашиглаад ерөнхийдөө бол жоохон сурцсан байгаад байна. Танаас аваад сурцсан байгаад байна. Тантай холбогдоод ингээд ийм үг хэллэг ашиглах юм бол өгчдөм бэлээ. Өөрөөсөө гаргачдөм бэлээ, тусалчдөм бэлээ, явуулчдөм бэлээ. Тэ ингээд зохицуулаад өгчдөм бэлээ гэсэн ийм энерги бол үнэхээр байна. За тэгээ том зураглалын энерги ийм нарийн ширийн тэгээ танд хэлж байгаа зүйлсүүдээ таныг одоо тоглоно гэдэг ч юм уу те таныг ашиглах гэж оролдож байгаа энэ үг хэллэг нь ч гэсэн тийм юу биш байна. Айгу тийм нарийн боловсруулсан зүйлсүүд бол биш байна. Жохон хаанг байдалтай байна. Тэгээд хаанг байдалтайгаар үг хэллэгээ нарийн зохицуулаагүй, нарийн боловсруулаагүй те их хэмжээний сэргэлэн зан гаргаагүй шалтгаан нь гэвэл угаасаа сэргэлэнтэйч таныг хуурах бол биш те түүний санаа бол таныг хуурах биш таныг мэхлэх бол биш түүний санаа бол таны сонголтыг ашиглах те та болохоор өөрөөсөө их хэмжээний зүйлийг гаргадаг
эргүүлж авах хэмжээний тэнцвэргүйгээр өөрөөсөө их хэмжээний зүйлийг гаргадаг ийм энерги, ийм сонголтыг хийсэн яваад байгаа шүү. Яг одоо цагт танд та бол тийм сонголтыг гаргачихсан яваад байгаа гэж сахиус айгүй хүчтэйгээр хэлж өгч байна. Энэ бол үнэхээр бараггүй үнэн юм а. За тэгээд энэ уншлагын бүр огт таарахгүй, үгүй штэ тийм ерөөсөө байхгүй штэ, ийм хүн би мэдэхгүй штэ гэж ивэл энэ уншлага таны уншлага биш юм шүү. Өөр группийг сонсоорой тийм. Тэгээ магадгүй таны уншлага энэ өмчлөг дотор байхгүй ч байж болно. Тэгэх бас боломжтой. Гэхдээ хэрвээ уншлага нь ер нь таарж байгаа энэ яг хин гэдэг нь үнэхээр ойлгомжтой байгаа бол яг одоо цагт групп номер 1 та өөрөөсөө их хэмжээний тэнцвэргүй их хэмжээний зарлагыг гаргадаг, өглөгийг өгдөг, бусдыг авардаг юм энергийг сонгочихсон яваад байна. Ямарваа нэгэн шалтгаанаар тийм. За тэгээ энэ нь ерөөхдөө бол энергийн хуулиараа бол яг гой зүйл бол биш. Сахиус нь бол таныг ийм байгаасаа гэж хүсэхгүй байгаа. Гэхдээ хэрвээ таны эрх чөлөө, таны хүч чадал агуу учраас та хэрвээ энэ сонголтыг хийж яваалах юм бол сахиусууд энийг дэмжих тохиолдлуудыг дэмжих хүмүүсийг ингээд таны амьдралд оруулж ирдэг байхны. За тэгээд энэ таныг ашиглаж байгаа хүнийг таныг ашигласан гэж хэлэхэд ч бас жоохон хэцүү юм. Яагаад гэвэл та өөрөө аврагч байх сонголтыг гаргаж байгаа учраас энэ хүн хохирогч байх сонголтыг гаргаад таны аврагчийн тоглоомонд хамтарч оролцож өгж जैन те хамтарч өгж जैन тийм үү. За тэгээд та болохоор их хэмжээний их хичээнгүй байх, их ажилсаг байх. Тэгээд энэ ажилсаг энерги өөртөө зарцуулах биш, голцсон бусдад зарцуулнаа гэдэг сонголтыг гаргацсан байнгут энэ хүн залхуур нь азгаар нь ажил хийхгүй тэ аюу хаанга байна. За тэгээд өөр хүн намайг арчлана, өөр хүн намайг take care хийж өгнө гэсэн ийм энергитэй хүн үүсээд энэ хүн тантай хамтарч өгч байна, таны сонголттой хамтарч өгч байна л гэж харагдаж байна. За гүйхэн төвшөнд зүгээр юм хүн болгоны ойлгох төвшөнд уншлага хийх юм бол нөгөө нь таныг ашиглаж байна. Муухай хүн байна. Танаас авах сонирхолтой хүн байна. Тэгээ тантай холбоо барьж байгаа шалтгаан нь гэвэл дотор нь дахиад юм хоосон мэдрэмж төрсөн. Тэгээ хоосноо танаар дүрэх гээд холбогдноо. За тэгээ танд хэлэх үгсүүд нь жоохон манипулятив үгнүүд байх болно. Чи яасан хөөчээсээ ингэж танд хэлэх юм байна. Энэ projection буюу тосгол байх болно. За тэгээд миний эрүүл мэнд, миний бие өгдөд байгаа өдөр тутмын амьдрал хэцүү байгаа энэ гэдэг ч юм уу ингээд баашлах нь тийм шалтгаан зовлон тоочих нь байна. За, уншлагын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Хэрэг манай нэмэлтийг минь авахыг хүсэж ивэл таны түүний дараагийн алхмыг харж өгье. Хизээ холбоо барих нь, яаж холбоо барих нь. За, энэс өөрийгөө хамгаалах зөвлөгөөг нь харж өгье, тийм үү? Тэгэхээр яг тантай холбоо барих үед нь яаж өөрийгөө эвтэйхэн авч гарах уу гэдгийг нь харж өгье. За, нэмэлт зөвлөгөө нь болохоор яг танд ачтаа тустай, танд ээлтэй хүмүүсийг хэлж өгье. Яг хин танд бол зүгээр вэ тийм хинд найдаж болох вэ, хин танаас таныг ашиглахгүйгээр яг өгөө аман таарах байдалтайгаар холбогдох вэ гэдэг ч юм уу. Тэгээс бол таны дараагийнх нь болох уу, таны дараагийн зөв хүнийг таны харгыг нь зааж өгье юу. За л нэмэлтийг минь авах гэж байгаа бол туудахгүй нэмэлтээр минь уулзъя. Нэмэлтийг минь авах бас description болон comment дотор нь байгаа. За хэрвээ уншлагаа энэ чинь өндөрлөгийн хангалттай болсон гэж ивэл өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Group номер 2 уншлагадаа тавтай морил. За 3 of Wands 3 сава гэдэг хөзрийг сонгосон байна. Энэ хөзрийн төлөвлөгөө биелж буйг бэлэгддэг. Тэгэхээр энэ нөхцөл байдалд хэн нэгэн хүн төлөвлөгөөтэйгээр хандаж байгааг илэрхийлж байгаа юм а. За тэгэхээр шууд уншлага руу нөрье. Тэр хүн ба та хоёрын харилцааг харж өгье. Тэр хүн ба та хоёрын харилцааг харж өгснөөр та энэ нөгөө хэн бэ штэ гэдэг ч юм уу те. Эсвэл энэ уншлагыг сонсохоос өмнө яг хиний талаар байгаа да, тэрний талаар байгаа да гэж бодсон байгаа хүн байгаа бол таарч ийнэгүй юу шалгах боломжтой. Энергийн шалгалт болж өгж байгаа юм а. За. Зүүн талын хүн нь таны үзэр байх болно. Тэгээ хөзрийг нь харъя. Та хоёрын харилцааг харъя. За тэгэхээр энэ хүн X байж болно, одоо үргэж байгаа хүн байж болно, одоо сонирхож байгаа хүн байж болно, хизээ нэгэн цагт одооч бай, өнгөрсөнд ч бай, хосын харилцаа, романтик харилцаа байсан хүн байна. За хэрвээ романтик харилцаа байгаагүй байсан бол яг тантай нэг үнэхээр гоё гар нийлдэг хүн гэж байдаг да. Одоо яг хамгийн сайн best friend-ээс илүү best friend гэдэг ч юм уу те. Тэгээ үргэж сүртэй юм болоогүй ч гэсэн өдөр бүр чадалдаг, өдөр бүр харьцдаг, бүх ажил бүх юм хамтдаа зохицуулдаг гэдэг ч юм уу. Тийм айгу дотн
нэг хэсэг үнэхээр дотно байсан хүн байна. Дотн санагддаг байсан хүн байна. За таны хувьд болохоор та энэ харилцаанд их итгэлгүй болсон гэж харагдаж байна. Тэгээ дээрэс нь энэ хүнд нүүр царайгаа харуулхаа болсон ч гэж болцсохгүй. Харин нөгөө хүн нь болохоор таны талаар их ийм дотн мэдрэмжтэйгээр боддог. Гоё дурсамжтайгаар, гоё мэдрэмжтэйгээр таны талаар боддог, бодлогоширдог гэж харагдаж байна. Хэрвээ энэ яг одоо харилцаж байгаа гэдэг ч юм уу те одоо болж байгаа ирэх байгаа яг одоо харилцаатай хэвээрээ байгаа хүн болвол та энэ харилцаан дээр нэг амар ач холбогдол өгөхөө болсон, их анхаарахаа болсон, оронд нь амьдрал дээр анхаарж байгаа гэдэг ч юм уу те яг чат дээр тэгээ байж л байдаг, чаталж л байдаг. Гэхдээ энэ харилцаанд анхаарна гэхээс илүүтэйгээр өөрсөлд анхаардаг болсон гэсэн утгатай байж болно. Хэрвээ та хоёр харьцаа болсон байгаа бол та ерөөсөө энэ талаар бодхооч болсон, тоохооч болсон гэсэн утга байж болно. За энэ хоёрын нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээллийг харъя. Юу болоо те? Та хоёрт энергийн зөрүү маш хүчтэй гарч ирж байна. Зарим хүмүүсийн хувьд зүүн талын үзэр, баруун талын үзэр та хоёрын үзрүүд солигдсон байж болно. Зураглалаас хамаарат. Page of Cups. Нэг нь нөгөөдөд ялтчгүй нуруугаа харуулж байгаа. Нөхцөл байдал байна. 3 мажорканы голд нь харилцааг бэлэгцүү үзрнүүдээр гараад ирсэн талаар энэ бол үнэхээр ач холбогдолтой харилцаа байна. Эсвэл байжээ. За яадлаар зүүн талын хүн итгэлтэй байхаа болсон, анхаарахаа болсон гэж байгаа хүн нь нөгөө хүн ч байж болохоор харагдаж байна. Яагаад бол талдалт харагдаж эхэлж байна те. Тэр аль нь ч тааж болно, аль нь ч нөгөө хүн нэж болно. Тэр нь ойл таны хувьд айгүй ойлгомжтой байх ёстой. Айл хинийхэн талаар ярьж байгаа нь тэнийх амар хичээж бодохгүйгээр ойлгомжтой болох боломжтой шүү. За энэ харилцаанд нэг тал нь нөгөө хүн нь энэ харилцаа бараг үүрэл байх болов уу гэж бодож байгаа харагдаж байна. Үрд энэ хിവэрэ байх байсан болов уу? Тэ одоо нэг нь нөгөөдөө краштай, нэг нь нөгөөдөө сэтгэлтэй байсан бол энэ нөхцөл байдал үрдэл юм байхаар байсан юм шиг санаж байгаа харагдаж байна. За тэгээ энэ харилцаанд их хэмжээний ангаалт, санаа тавилт, дотн мэдрэмжүүдийн хэмжээгээр байгаа харагдаж байна. Мэдрэмжийн төвшөнд ерөөсөө юм хүүхдэн хөндийн мэдрэмж бол биш байна. Өөр групп номер 1-ийн харилцаа бол үнэхээр хүүхдэн хуурай хөндий салхилаг харагдаж байсан бол энэ ч групп номер 2-ийн та хоёрын харилцаанд маш их мэдрэмж байна. Маш их эмоц байна, энергийн урсгал байна. Харилцаа байна. Тэ харилцаа эсвэл байсан байна. За гэхдээ нэг тал нь та эсвэл нөгөө тал нь сэтгэлээ үнэхээр хүчтэйгээр татаж авч байгаа энерги харагдаж байна. За энэ таны бодож байгаа хүний та эсвэл нөгөө нь тэг гэхдээ их хүмүүсийн та ах магадaltaй сэтгэлээ маш хүчтэйгээр татаж авч байгаа харагдаж байна. Энэ нөхцөл байдалд энэ харилцаанд ялалт бол байхгүй. Энэ харилцаанаас энэ харилцаанд утга учир байхгүй болсон гэж дүгнж байгаа учраас хүчтэйгээр сэтгэлээ татаж авсан байна. За хэрвээ энэ хүн таны экс эсвэл өмнө нь үерхжсэн гэрэлжсэн хосын харилцаатай байсан хүн болвол энэ харилцаанд араар тавилт тохиосон байх боломжтой. Араар тавилт эсвэл ямарваа нэгэн төрлийн мэхлэлт, хүчтэй мэхлэлт тохиосон байж болно. Гэхдээ шаардлагагүй. За тэгээ бүр яг араар тавилт гэж хэлэхээргүй араар тавилт биш ч гэлээ юм энергийн сүнсний түвшний араар тавилт тохиосон байж болно. Худлаа хэлсэн гэдэг ч юм уу те эсвэл өөрийгөө буруугаар ойлгуулсан, зариуд өөрийгөө одоо гой хүн биш хэрнээ өөрийгөө гой хүн юм шигээр ойлгуулсан гэдэг ч юм уу. Эсвэл баян хүн биш юм шиг хэрнээ яг шууд шулуухнаар би баян гэж хэлээгүй ч гэлээ баян хүн юм шиг дүрсгээд байсан. Тэгээ яг үндэ баян байгаа гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар ийм сүнсний энергийн түвшний мэхлэлт бол явагдсан гэж харагдаж байна. Тэ одоо цаг зарцуулж чадах юм шиг дүрсгээ яваад байсан. Яг үндэ цаг зарцуулж чадхааргүй байсан гэдэг ч юм уу. Мэхлэлт нь ямар ч төрлийн байж болно. Ийм яг шууд утгаараа мэхлэлт биш юм. Даалт мэдээлэл нуусан халахалсан байдлын мэхлэлт худлаа ярилт бол явагдсан гэж харагдаж байна сүнсний түвшинд. Яагаад ийм зүйл тохиосон бэ гэхээр нөгөө хүн эсвэл та энэ харилцааг
их нямба авч явахыг хүссэн. Нямба бүх зүйл цэгцтэйгээр зөвөр авч явахыг хүссэн учраас энэ хүсэлтэд татагдан хөтлөгдөн ийм одоо зарим нэг мэдээллийг нуусан гэдэг ч юм уу те зүйл тохиосон байна. За тэгээд нөгөө талын хүн болохоор энэ харилцааны төлөө тэмцэн авах дахиад ерөөхдөө бол хичээн авах энэ харилцаа бүр ингээд дуусчаагүй эсвэл хэрвээ экс бол штэ одоо харилцаа болцсон байгаа хүн бол дахиад тэмцэн байхаа нөгөө хүн эргэж ирээд надад ярилцсан ахаа гэсэн юм хүлээлт бол байгаад байгаа харагдаж байна. За тэгэхээр энэ харилцаанд яалтчгүй нэгэн сэтгэлээ татаж авч байгаа нөгөөх нь болохоор одоо хүртэл сэтгэлээ татаж аваагүй яг бүрэн татаж аваагүй энэ нөхцөл байдлын талаар боддог ирээдүйд эргээд ирэх юм шиг санагддаг гэх мэт ийм мэдрэмжүүд ийм нөхцөл байдлуудыг хүчтэй харагдаж байна. Жохон адармаатай харагдаж байна тийм үү. За тэгэхээр одоо хиний талаар ярьж байгаа нь үнэхээр тодорхой ойлгомжтой байсан байх гэж бодож байна. За тэр энэ хүн танд юу гэж хэлмээр байна вэ гэдгийг хараад үгүй. Энэ хүн танд юу гэж хэлмээр байна вэ? Энэ хүн танд юу гэж хэлмээр байна вэ? За тэгээд энэ харилцаанд хувь заяаны утга учир маш хүчтэй байсан гэж харагдаж байна. Энэ харилцаа та хоёрын хоёулынхын амьдралыг маш сайн дис дараанд оруулж өгсөн. Хувь заяаг нь дис дараанд оруулж өгсөн. Хувь заяаг нь тэгшилж өгсөн. Эерэг үйл өөртөө эерэг карматай харилцаа байж бай. За. Тэр хүн танд юу гэж хэлмээр байна вэ? Хараад үгүй. Six of Cups. Queen of Wands. Чи үнэхээр үзэсгэлэнтэй гэж хэлмээр гаргаж энэ Hermit. Би ганцаараа баймааргүй байна, чамгүйгээр баймааргүй байна. Чи үнэхээр үзэсгэлэнтэй. Чи үнэхээр халуухан, тэгээ үнэхээр мундаг, маш мундаг. Тэгээ чамтай хүүхэдтэй болохыг хүсэж исэн. Эсвэл багнасаа хэрвээ та хоёр хамтдаа багнасаа өнгөрүүлж исэн хүмүүс бол чамтай багнасаа хамт өнгөрүүлмээр байна. Эсвэл хамт багнасаа өнгөрүүлж исэн дурсамжуудаа эргэн сандаг. За тэр биш юм а гэхэд өнгөрснийгаа чамтай хамт өнгөрүүлсэн зүйлсүүдэд дурсамжуудаа би зөндөө эргүүлэн боддгоо гэж хэлмээр харагдаж байна. Чамгүйгээр баймааргүй чи өгүүлэгдэж гин гэж хэлмээр байна. Чөл үнэхээр үзэсгэлэнтэй үнэхээр мундаг даанч миний гарт багтахгүй гэдэг ч юм уу тийм миний гарт хүрэхгүй хүн гэж хэлмээр харагдаж байна. За өөр юу гэж хэлмээр байна харъя. Чи надад их дулаахан мэдрэмжийг төрүүлдэг. Одоо хүртэл чамтай өнгөрүүлсэн зүйлсүүд миний сэтгэлд үнэхээр их юм дулаахан мэдрэмжийг төрүүлдэг. Тэгээ энэ хүн таныг аягүй тийм romanticize хийн гэж байдаг. Romanticize одоо кино шиг төсөөлдөг гэх юм уу? Тэгээ яг бодит зүйлийг бодит байснаар нь харахгүйгээр өнгөрсөн дурсамжаа яг кино эргүүлэн үзэж байгаа юм шиг юм. Кино шиг юм уянгалуулан дурсдаг гэж харагдаж байна. За өөр танд энэ хүн юу гэж хэлмээр байна? Connection. Хоёулынх нь харилцаа байхгүй болсныг ойлгож байна. Харилцаа байх боломжгүй ч гэдгийг ойлгож байна. Тэгээ сүнсний энерги, чиний энерги надад мэдрэгдэхээ болсон. Хоёулаа сүнсний холбоос үүсгэхийн тулд их хэмжээний садаа байгааг ойлгож байна. Тэгээ надад бас их садаа байгаа. Миний сүнсэнд, миний эмоцонд их садаа мэдрэгддэг гэж харагдаж байна. Гэхдээ яагаад ч юм яаж иж агаад энэ садаанууд байгаа ч гэсэн блокнууд байгаа ч гэсэн яаж иж агаад учраа олоод хоёлаа нийлчих юм шиг санагдаад байдаг. Майер би чамаа шүтдэг биширдэг. Чам нэрнгээсээ сэтгэлтэй байсан шүү. Их хэмжээний шаналл мэдэрдэг би. Чи бас их шаналж байгаа болов уу, гэмшдэг болов уу гэж би боддог. Чи их шаналж гин үү, шаналдаг уу гэж асуумаар гарагдаж байна те. Тэгээ чиний талаар бодглохлоор би амар догдолдог. Чиний талаар гоё зүйлсүүдийг зөндөө боддог. Let go. You can do. Хичнээн яаж салсан ч гэлээ, яаж хагтсан ч гэлээ хоёулаа буцаал холбогдох юм шиг санагддаг. Холбогдно ахтаа гэж боддог. Temptation. Тэг би бол чамтай холбоо баримаар санагддаг аа. Тэ холбоо баримаар санагдаад байдаг. Гэхдээ энэ мэдрэмжээ би үнэхээр их хаадаг, үнэхээр их нуудаг, үнэхээр их доош даардаг. Тэгэхээр та хоёр яалтчгүй салсан харьцаа байсан хүмүүс аа юм байна. Mercury бод харилцаагүй байгаа, ярилцахгүй байгаа. Cancer House 9. Бараг ингээ харилцахгүй байсан нэг талаараа зүгээр ч юм шиг бас санагддаг аа.
Тэгээд чи надад айгүй дотны мэдрэмжийг төрүүлдэг. Энэ дурсамж чигээрэл байж хата зүгээр юм болов уу гэсэн мэргэлзээ ярилцмаар байгаа харагдчихээн. Spiritual growth чи миний сүнсний хөгжлийг их бадрааж өгсөн. Чиний ачаар би сүнслэг зүйлсүүдийг, илүү даалгах зүйлсүүдийг, амьдралын илүү гүн зүйлсүүдийг бодох болсон, тунгаах болсон, аялалд гарах болсон, тэг магадгүй шашин нэгдсэн эсвэл аян замралд гарсан гэдэг ч юм уу. Энэ зүйлсүүдийг илүү бодох, тунгаах болсон өмнө нь хэрвээ энэ зүйлсийг тоодоггүй байсан бол гэж харагдаж байна. За түүний санааг нь харъя. Энэ хүний санаа нь чин сэтгэлээсээ юу эсвэл даалт санаа байна уу? Тэ надад бол чин сэтгэлээсээ л хүү юм шиг одоохондоо мэдрэгдэж байна. Гэхдээ сахиусны талаар юу гэж хэлэх нөө хүзрийг нь харъя. За энэ хүний санааг харъя. Даалт санаатай таныг ашиглах санаатай юу эсвэл үнэн шудраг байна уу? Тэ эсвэл тантай ирээдүйд ямар ах санаа байна гэдгийг нь харж үгэй. Satisfaction. Boundaries. Innocence. За ерөөхдөө бол айгүй гимгүү гэж харагдаж байна. Энэ хүний санаа нь бол гимгүү, хортой ашиглачи, ингэчи, тэгчи гэсэн юм даалт санаа бол байхгүй байна. Даалт юм нууц, муухай хар санаа бол байхгүй байна. Ерөөсөө байхгүй байна. Энэ хүнд ямар ч хар санаа байхгүй. Гэхдээ асуудалгүй бол биш ээ. Энэ хүнд байгаа асуудал нь болохоор нөхцөл байдалтай одоо жоохон тухалцдаг тал хажиглагдаж байна. Тухалцдаг энэ энерги бид юу гэж үгээр тайлбарлах вэ? Тэ одоо жоохон хариуцлага алтна гэхэлэр бас биш юм аа. Бид үгээр илэрхийлж чадахгүй байх юм. Жоохон юм санаа амар гэх юм уу? Жоохон залах уу гэж хэлж болох үец энергитэй хүн гэж харагдаж байна. Тэгэхээр одоо хэрвээ та хоёр харилцаанд орох юм бол гэдэг ч юм уу те эсвэл энэ хүн хүнтэй нөхөрлөх юм болвол жоохон дураараа байх гэдэг харагдаж байна. Дураараа байгаагаасаа болоод өөрийн хил хязгаараач хямгаддаггүй, бусдын хил хязгаарыг ч хямгаддаггүй гэдэг арай жоохон дураараа байх гэдэг. Тэгээ дээрээс нь жоохон хөдөлгөөн муутай гэдэг ч юм уу тий. Одоо жишээлбэл хүнтэй үерх юм бол найзлахын найзлуудаа эхнэр нөхөртэй болох юм бол энэ ч одоо хүн амьдрал нь өөрчлөгдөж байгаа учраас хүн жоохон амьдралаа өөрчлөх хэрэгтэй байдаг шүү дээ. Амьдралын хэм маягаа өөрчлөн арай жоохон хичээл сэтгэл гаргана, болзоонд явна гэдэг ч юм уу тий. Нөгөө хүнтэйгээ чатлана, анхаарал хандуулна гэх мэт юм арай жоохон хичээл сэтгэл гарах шаардлагатай болдог бол энэ хүн яг өмнөхөөрөө байх гэдэг. Тэ яг таснараа байх гэдэг харагдаж байна. Тийм тэгэхээр хэрвээ энэ хүн таныг өөрийнхоороо байлгах гэдэг байж болцсохгүй. Тэ одоо видео тоглоо өдөржин шүнжээ видео тоглоом тоглоос уучдаг бол тэрийг нь та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрийг нь өөрчилж болохгүй, энд нь өөрчлөлт оруулж ирж болохгүй гэдэг ингээд таг зөрүүдлээд цуучдаг байж болцсохгүй харагдаж байна. Тэгээ жоохон дураараа тий жоохон хүүхдэрээ гэх юм уу хүүхдэрээ дураараа ийм төрлийн хүн гэж харагдаж байна. За тэгэхээр энэ хүн ямар ч муу санаа байхгүй ч гэлээ нэг жоохон хүүхдэрээ байдаг, жоохон дураараа байдаг. Энэ тал нь харилцаанууд нь асуудал үүсгдэг гэж болцсохгүй ингээ жоохон бусдыг ашиглаж байгаа юм шиг болох гэдэг байж болцсохгүй. Яагаад гэвэл энэ чинь 100% өөрийнхоороо байнгут эргэн тойрны хүмүүсүүд нь золиос гаргах шаардлагатай болж эхэлж байгаа тийм. Тэгэхээр эргэн тойрны хүмүүсүүд нь байнга л энэ хүний амьдралын хэм маягт нийцэж золиос гаргах гэдэг ангууд тэгээд ингээд энэ хүн бусдыг ашигласан ч юм шиг болох гэдэг. Тэгж харагдах гэдэг. Эсвэл сүнсний энергийн солилцсон таарахгүй эсвэл бусдыг ашигласан болж таарчих гэдэг тий. Санамсаргүйгээр ашиглчаад байна тийм үү. Гэтэ түнд ашиглая гэсэн санаа байхгүй. Зүгээр л өөрийнхөө хэв маягийг өөрийнхоороо байлгамаар байгаа, хадгалж авч үлдмээр байгаа, хүний төлөө бусдын төлөө золиос гаргамааргүй байгаа гэдэг ийм төрлийн хүн байна. Гэхдээ бас энэ нь хаяа дэндэнгүүтээ хитрхи өөрийгөө бусдын төлөө золиослчих гээд байдаг. Ерөөсөө энэ зүйлийн балансыг нь барьж сураагүй байгаа хүн гэж харагдаж байна. Тэгэхээр нэг бол ерөөсөө бусдаас золиос бусад хүмүүс өөрийнх нь төлөө золиос гаргах шаардлагатай болчиход байдаг. Эсвэл нэг бусадтай хамтран гингүүтээ хитрхи өөрийгөө 100%, 1000% золиослоод эхлээд байдаг. Ийм энергитэй хүн байна. За энэ хүний талаар өөр юуг мэдүүлэх ёстой вэ? Энэ хүний таныг их мэдрэмжүүдийг нь харж өгье юу?
мэдрэмжүүдийг нь харж байгаа. Таныг их мэдрэмж болон хүлээлт. Яад айгүй хүчтэй хүлээлт байгаа харагдаж байна. Тэгсээр нэр өөрөө алхам хийхгүй байгаа юм айгүй хүчтэй хүлээлттэй байгаа харагдаж байна. Madness. Чи намайг солиоруулдаг гэж хэлмээр гараад чинь та үнэхээр энэ хүнийг солиоруулдаг гэх юм бодуулдаг. Ерөөсөө шал өөр ертөнц рүү оруулцдаг. Тэгэхээр та хоёрын харилцаа газардлаггүй мэдрэмжийг түнд төрүүлдэг байж болно. Two of Pentacles. Үгүй аван таардаггүй те нөгөө нэг үгүй аван таардаггүй яг өмнө хэлсэн тэр хил хязгаар нэг бол бусад хүмүүс өөрийнхөө түүний төлөө золиослох болчиход байдаг. Эсвэл энэ хүн өөрийгөө хэтэрхий бусдын төлөө 1000% золиослчод байдаг гэсэн нэр гарч ирж байна те. Тэгээ тантай ерөөсөө үгүй аван таардаг харилцаа та байж чадахгүй байсан гэж харагдаж байна. Ерөөсөө үгүй авааг нь тааруулж чадахгүй. Тэгээ дээрэс нь нэг нь нөгөөхөөсөө илүү үзэсгэлэнтэй гэдэг ч юм уу те төвшний энергийн төвшний ялгаа айгүй өндөр байсан харагдаж байна. Тэгээ энэ хүнийхээр болохоор та энэ хүнээс хав илүү үзэсгэлэнтэй бүр арай л дэндүү үзэсгэлэнтэй те. Ийм арай л дэндүү өндөр төвшний хүн гэж харагдаад байсан харагдаж байна. Өөр ертөнцийн хүмүүс те өөр ертөнцийн нэг нь шорооных нөгөөх нь тэнгэрийнх гэдэг шиг. За тэгээ яалтчгүй та энэ хүний хувьд хувь заяагийн тэгшлэх түлхүүр болж өгсөн бол харагдаж байгаа. Энэ хүний ерөөсөө өөрийнхөө дотроосоо мэдэрдэггүй байсан мэдрэмжүүдийг та нээж өгсөн. Учираас одоо нөгөө нэг мэдэрч чадахгүй байсан, цугларцсан байсан, бугларцсан байсан мэдрэмжүүдийг та нээж өгөөд мэдрүүлчингүү тэр бүх мэдрэмжүүд нь ингээд одоо амар хүчтэй урсаж гарч ирээ. Тэр мэдрэмж болгондоо ингээд живж байгаа юм шиг мэдэрдэг байсан байж болцсохгүй. Одоо ч их сүртэлтэй бүгднийг нь боловсруулж дийлэхгүй байгаа тийм үү? Яг далаа дотор ингээд ямар ч газар үл харагдах, эрэг үл харагдах юм далайд унж байгаа юм шиг мэдрэмжийг та түн төрүүлдэг. За тэгэхээр ийм хөөхөн хөнгөн төрлийн краш, хөнгөн харилцаа биш. Ийм маш давалгаалсан яг ийм маш ийм зузаан устай гэдэг ч юм уу ийм шороо шавхаа шиг ийм зузаан устай намаг далай руу намаг мэт ийм том далай руу далай гэхдээ бүр намгаас бүрэлдсэн юм далай руу удаанаар живж байгаа юм шиг юм мэдрэмжийг та түнд төрүүлдэг. Одоо хүртэл мэдрэмжийг мэдэрдэг гэж харагдаж байна. Гэхдээ энэ нөхцөл байдал нь амар хүнд хэцүү гэхээс илүүтэйгээр юм жоохон баг үзэсгэлэнтэй юм шиг те кинолагч юм шиг. Гэхдээ эндээс энэ харилцааг боддоор авч явахын тулд боддоор нөхөрлөх, боддоор өдөр тутамдаа ярилцаад явахын тулд энэ чинь эхлээд ирэг дээр байх хэрэгтэй тийм үү? Өхөл доороо шороон дээр зогсож явах хэрэгтэй тийм үү? Тэгээ юм далаа дээр живж ядж байгаа хүн ямар ч харилцааг өөрчлүүлж авч явж чадахгүй, ямар ч харилцааг бий болгож чадахгүй. За тэгээ энэ нөхцөл байдал ирээдүйдээ бас нэг сүртэй өөрчлөгдөхгүй болов уу гэдэг тэрийг нэмэлтээр нь харж өгье. Тэгээ бас ялгаа харагдаад төвшний ялгаа харагдаадсэн тийм нэгэн шороо нөгөөх нь тэнгэр гэдсэн бол тэр хүн өөрөө энэ ангаацсан байгаа хүмүүс мэт тийм. Тэгээ та болохоор энэ том сар мэт мэдрэмжийг төрүүлдэг. Та юм гой гэрэлтсэн том сар. Тэгээ та тэр хүн таныг сар яасан үзэсгэлэнтэй юм бэ, сар яасан гой юм бэ гэж хардаг, биширдэг. Цөөн хитэн шоргоолчнуудын нэг бол тэр өөрөө гэж өөрийгөө мэдэрдэг харагдаж байна. Өөрийгөө юмхам юу ч бишээр мэдэрдэг гэж харагдаж байна те. Харин та болохоор юм лаг том юм тэнгэр гарыг огторгон юм лаг цор ганц бийт мэт те. Юм гэрэлтсэн үзэсгэлэнтэй бийт мэт. Ийм мэдрэмжийг төрүүлдэг. Таны талаар мэдрэмж нь маш хүчтэй байна. Гэхдээ энэ харилцаа газардлагтайгаар бодтоогоор харилцаа үүсэх боломж маш цөөхөн байгаа даа. Яавал газардлага нь юусоо байхгүй байгаа даа. Тэгээд дээрээс нь төвшний ялгаа, энергийн сүнсний төвшний ялгаа, энергийн төвшний нөлөөлөл аягүй хүчтэй байгаа даа. Та энэ хүнд ингээ бүр яг далаа шиг мэдрэгддэг. Тэр хүн болохоор далаад шумж байгаа шоргоолж мэтэр байдаг учраас тоор харилцаагүй байх нь бараг зөв болов. Гэхдээ тэр мэдээллийг нэмэлтээр нь хараад өгөө. За уншлагынх нь энэ хүн танд юу гэж хэлмээр байна, юуг мэдэрдэг гэх мэт мэдээлэлүүд хангалттай сайхан гарч ирлээ. Бүрэн төгс боллоо. Одоо бүгдээрээ нэмэлт рүүгээ шилж байгаа. Нэмэлтээр нь болохоор түүний дараагийн алхмыг нь харж өгнө. Та яавал зүгээр вэ гэдгийг харж өгнө. Тэгээ нэмэлт зөвлөгөөг нь харж өгөх болно. Тэгээ та хоёр нийлүүл зүгээр үү эсвэл салангат байвал зүгээр үү гэдгийг бас хараад өгье. За уншлага нь ингээ сайхан бүрэн бүтэн боллоо.
Тэгээ нэмэлтийг авах гэж байгаа бол нэмэлтээр маань тоодохгүй уулзъя. Хэрэг уншлагын чинь өндөрлөх гэж байгаа бол энэ хүртэл үзсэнд үнэхээр их баярлалаа. Амжилтыг хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Group номер 3 уншлагадаа тавтай Марил. За та Three of Pentacles буюу зоосын 3 гэд үзрийг сонгосон байна. Энэ үзэр нь юу гэлтгэж байна гэхээр хамт ажилтдаг хүнийг гэлтгэж болно шуудтгаараа. Эсвэл та энэ хүнээс илүү их хичээл сэтгэлийг хүсэж байж болзошгүй. Тэр хүн бас танаас илүү их хичээл сэтгэлийг хүсэж байж болзошгүй. За тэгэхээр шууд уншлага руу нөрье те. Үзэрнүүдээ суглаад та тэр хүн болон та хоёрын харилцааны утга учирыг нь юу болж байгаа яг одоо цагт юу болж байгааг нь хараад өгөө. Энийг харж өгснөөр та яг хэний талаар уншлага вэ гэдгээр маш тодорхой баараггүй болох ёстой. За тэгээд таны бодож ирснээс өөр хүний мэдээлэл гарч ирж болзошгүй. Эсвэл яг за групп номер 3-ын талаар 3-ыг авахтаа энэ хүний талаар мэдээлэл авмаар байна гэж бодоод сонгосон байж бас болно. За гэхдээ энэ энергийн шалгалтын үеэр яг хэний талаар уншлага гарч ирээд байгаа нь баараггүй болно. За зүүн талын хүн, баруун талын хүн гэх үзэрнүүд цуглаж өгье. Зүүн талын хүн, баруун талын хүн. За өөрийгөө баталж чадахгүй байгаа, хангалтгүй мэдрэмж аваад байгаа хүн энэ нөхцөл байдалд хамааралтай байна. Та өөрөө байж болно. За бүр мөсөн зайгаа барьсан холтмоор байгаа болж байгаа энергитэй хүн байгаад байна. Эсвэл өөр заавал нэгнээсээ гэлтэхгүй өөр нэг нөлөөнөөс байж болно те. За энэ харилцааны энергийг харъя. Two of Pentacles өгөө аваад харж байгаа. Окей. За энэ харилцаан дээр би нэмэлт мэдээллүүдийг хармаар байна. Одоохондоо хитрхийн өнгөцгөн хараад байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Нэмэлт мэдээллүүд харъя. Маш их зоосны энерги гарч ирж байна. Ажил төрөлтэй холбоотой байж болно тийм. За дахиад өгөө аваад харсан балансны үзэр дахин гарч ирж байна. Окей. За дахиад сүүлийн 3 хонцрыг авъя. Page of Wands. Окей. За энэ харилцаанд өгөө аваад харж байна. Хэрвээ та нөгөө манай энэ ихэнд гарч ирсэн үзэр буюу Three of Pentacles маань болохоор нөгөө хүн эсвэл та хоёр хоёулаа нэгнээсээ илүү хичээл зүтгэлийг хүсээд байгаа гэж гарч ирсэн байгаа. Гэтэл яг үнэндээ энэ харилцаанд энэ нөхцөл байдал та хоёулаа нэгэндээ өгөө аваа үнэхээр таарсан байгаа болж байгаа гэж харагдаж байна. Тэгээ ганц асуудал нь гэвэл яг өөрсдийгөө нэгэндээ бүрэн илэрхийлэхгүй байгаа, үгээ залгиад байгаа гэдэг ч юм уу те, үгээ дутуу хэлээд байгаа тал та хоёрт хоёуланд нь байгаа харагдаж байна. За зүүн талын хүний энерги болохоор энэ харилцаа яалтчгүй ажлын түншүүдийн энерги байж болзошгүй байх магадлал маш өндөртэй харагдаж байна. Хэрвээ ажлын түншүүд биш гэвэл танил гэдэг ч юм уу те, төрхөө хугацаанд найзалж байгаа болсон хүн гэдэг ч юм уу, эсвэл дөнгөж найзалж эхэлж байгаа хүн гэдэг ч юм уу. Энэ харилцаанд эсвэл гэр бүлийн хүн байж болно те. Тийм ч амар дотн биш гэр бүлийн хүн байж болно. Яагаад гэвэл энэ харилцаанд ерөөсөө ийм нэвшсэн энерги огт байхгүй байгаа даа. Нэгэнтэйгээ энергийн, сэтгэл хөдлөлийн, халуун дулаан мэдрэмж солилцсон энерги байхгүй мэдрэгдэж байна. Тийм учраас хэрвээ та ex гэдэг ч юм уу, нөхөр гэдэг ч юм уу, эхнэр гэдэг ч юм уу те, иймэрхүү BFF best friend гэх үнэхээр хамт уйлж суугаад уйлж майлж гэсэн юм дотн хүмүүсийг уншлага сонсомоор байсан бол энэ тийм уншлага биш байна. Нөгөө хоёр группээсээ сонгоод үзээрэй. Эсвэл өөр бичлэг татагдаж байвал өөр бичлэгнээс хариулт аваарай гэж би зөвлөе. Энэ харилцаа бол үнэхээр хөндий харилцаа байна. Ийм гүн сэтгэл нэгнийхээ гүн сэтгэл хөдлөлт нэвтэрч үзээгүй хоёр хүний энерги байгаад байна. Яалтчгүй бааргүй. За онлайн орчинд нэгнтэйгээ харьцдаг байж болно. Тэ? Ийм нэг сонио нэг талаараа бивэндээ хөрөнгө оруулж байгаа, хичээл сэтгэл гаргаж байгаа, нэгэн дээрээ тогтсон байгаа, нэгэнтэйгээ хамтарч ажиллана гэж шийдсэн байгаа. Энерги яалтчгүй байхын хувьд бол бай нөгөө талаараа нэг хөл нь
нэг хөл нь дутагшаа нөгөө хөл нь гадагшаа гэх нэг тийм сониуг байдаг да. Сэтгэл нь шулуудцсан хэрнээ хичээл зүтгэл энергийнх нь хичээл зүтгэл нь 50% та байгаад байна. Одоо босгон дээр хүн зогсоод байдаг да. Гэрт орохгүй, гэрээс гаргачихгүй гэхдээ босгон дээр ингээд зогсоод босгон дээр зогсчод хүн юм ярилцсан суугаад байдаг. Тим энерги мэдрэгдэж байна. Яг ингээд бүрэн орохгүй, гэхдээ бүрэн гарахгүй. Гэхдээ ямар ч үлээс энэ ч яг энэ байр суурин дээр бол байна. Энэ нөхцөл байдлыг бүр мөсөө орхиж явахгүй. Энд гэсэн энерги харагдаж байна. Гэхдээ баруун талын хүний энерги, judgment талын хүний энерги нь энэ нөхцөл байдлыг орхихгүй, ер нь орхих хэрэгтэй биш үү дээ. Болсон ч яхав дээ, ер нь энэ ажлыг зогсоосон ч яхав дээ, энэ харилцааг зогсоосон ч яхав дээ гэсэн энерги нэг талаас нь бол харагдаж байна. Нөгөө тал нь болохоор өөрийгөө баталж чадахгүй байгаа. Би энэ нөхцөл байдалд сэтгэл шулуудсан штэ. Энэ ажилд өөрийгөө зориулмаар байгаа штэ. Энэ харилцаанд өөрийгөө зориулмаар байгаа штэ. Тэгээ ерөөсөө их зүйл өөрчлөгдөж байна. Миний амьдралд их зүйл өөрчлөгдөж байна. Тийм учраас яг өөрийгөө баталж чадахгүй байгаа нь өөрийнхөө яг бүрэн чадварыг, бүрэн авьяасыг гэдэг ч юм уу те өөрийнхөө хийлж чадах бүх зүйлсээ яг бүрэн гаргаж чадахгүй байгаад байна гэдэг энерги зүүн талын хүнээс гарч ирж байна. Баруун талын хүн болохоор их хэмжээний хөрөнгө оруулж байна. Хөрөнгө бөгөөд энерги энэ харилцаанд баруун талын хүнээс голцоо орж ирдэг. Гэхдээ баруун талын хүн за энэ зүйлийг дэмий юм биш үү дээ. Дэмий байвал яах вэ? Хэрвээ дэмий бол би энерги суугаж татаад орхиж хайж явна да гэсэн юм ажигласан, азансан байдал баруун талын хүнээс харагдаж байна. Judgment. За. Гэхдээ баруун талын хүн хувь заяаны сүнсний гэдэг ч юм уу те сахиусны удирдлага, сахиусны зөвлөгөө, сахиусны чиглүүлгийг маш сайн сонсож байна. Сахиусны чиглүүлгийн дагуу энэ замналаар явах нь бол зөв. Энэ харилцаанд хөрөнгө оруулаад явах нь бол зөв. Гэхдээ нөхцөл байдал буруудах юм бол хамаг ямаа хураагаа татаад ингээд нүгэд алга болно гэвэл тэгж болохоор тэгж чадхаар харагдаж байна баруун талын хүн. За энэ харилцаа нэг талын хүн бүр сэтгэл шулуудсан гэтээ өөрийгөө баталж чадахгүй байгаа. Нөгөө хүн нь болохоор их хэмжээний хөрөнгө оруулж байгаа. Энергиний хөрөнгө, хичээл сэтгэлийг гаргаж байгаа те. Энэ нөхцөл байдлыг өргөжлүүлж байгаа энэ зүйлд их зүйлийг зарцуулдаг. Заавал санхүү байх шаардлагагүй. Хөрөнгө оруулалтыг энергийг бэлтгэж болно, анхаарлыг илтгэж болно, сэтгэл санааг илтгэж болно те. Санаа дэвшүүлэх гэх мэтэж болно. Их хөрөнгө оруулдаг. Гэхдээ нөхцөл байдал буруудах юм бол өөрийгөө татаад гараад явах боломжтой бэлэн бэлтгэлтэй байгаа ийм хоёр хүн харагдаж байна. За энэчнээс аль нь тав аль нь нөгөө хүн бэ гэдэг нь маш ойлгомжтой болсон болов. За энэ харилцааны нөхцөл байдал дээр болохоор өгөө аваа таарж болж байна. Хувь зайны дагуу тэгшгэн байна. Бүх зүйл окей байна гэж харагдаж байна. Яг энэ нөхцөл байдал яг одоо цагт ийм чигээрээ байх нь зөв. Хувь заяаны хувьд бол ямар нэгэн зүйл буруутаагүй байна. Хэрвээ та гайхчихсан бол тий ялангуяа та баруун талын хүн буюу энерги татчих авахд бэлэн байгаа хүн болвол энэ нөхцөл байдалд буруутж байгаа зүйл маш цөөхөн байна гэж харагдаж байна. Яг гэтээ асуудал байгаа юм шиг санагдуулаад байгаа ганц зүйл нь ерөөсөө өөртөө бие биендээ 100% илэрхийлэхгүй байгаатай холбоотой. Тэгээ энэ хоёр хүний хамтрал нь ер нь бол болж гин өгөө аваа нь ерөөхдөө бол болж гинэ. Тэгээ одоогийн нөхцөл байдалтай бол хоёр хүн хоёулаа чадах зүйлсүүд бол бүгдийг нь хийж байгаа тий. За ялангуяа зүүн талын хүн боيو энэ өөрийгөө баталж чадахгүй байгаа хүн болвол амьдралд нь их зүйл өөрчлөгдөж байгаа учраас дээрээс нь магадгүй энэ ажлыг онлайнаар ажиллаулдаг бол онлайнаар ажиллуулахын сул тал нь ялцчихгүй нөлөөтэй улмаас жоохон дутмаг юм шиг санагдаад байгаа. Гэхдээ дутмаг санагдаж байгаагийн хувьд өөрийн нөхцөл байдлынхаа хувьд чадах бүх зүйлийг бол хийж байгаа, хангалттай хийж байгаа гэж харагдаж байна. За энэ хүн танд юу гэж хэлмээр байна вэ гэдгийг хараад үгүй. Энэ хүн танд юу гэж хэлмээр байна вэ? Одоо бүрэн ойлгомжтой болсон байгаа. Тэгээд сая энэ 9 үзэрнөөс гэхэд маш их хангалттай мэдээлэл гарч ирлээ тийм үү? За энэ хүн танд юу гэж хэлмээр байна вэ? Харж үгүй. Somnia Tarot гэдэг юм үзэсгэлэнтэй хөзрөөр харж өгөх болно. Юу хэлмээр байгааг нь. Энэ хүн танд юу гэж хэлмээр байна вэ? Маш их цэнхэр өнгө харагдаж байна тийм үү? Зөөлхөн цэнхэр өнгө. Тэгэхээр maintenance юм хүнд хэцүү дарангуйллын нөлөө гэдэг ч юм уу, муухай ааш, тиймэрхүү энерги болох тарагдахгүй байна энэ нөхцөл байдал. Энэ нөхцөл байдлын энерги нь
ер нь их тунгалаг цэвэрхэн байна. Мэдээлэл нь ч гэсэн хөрхэн тунгалаг цэвэрхэн гарч ирж байна. Five of Wands, Two of Swords, Nine of Swords. Тий дандаа цэнхэрэнхтэй үзрэмд гарч ирж байна. Тэ энэ ч бүх үзрэмдүүд нь цэнхэрэнхтэй биш. Цэнхэрэнхтэй тунгалаг үзрэмд гарч ирж байна. Тунгалаг өнгөтэй үзрэмд гарч ирж байна. За энэ үзрээр бас хэлэх үг нь авъя. Хэлэх үг нь одоо сонсогдож эхэлж байна. Хөөрхидөө тэгэл хэлмээр байгаа үгийг сонсчод хөөрхидөө гэж бодогдож байна. Нөгөө хүний хувьд нөгөө хүн танд хэлмээр нөгөө хүн зүүн талын хүмүүс бололтой. Баруун талын хүн ч байж болно. Гэхдээ жоохон өрөвдөлттэй санагдаж байна. Cherish, honor, you. За энэ хөзөр унсан. Embrace. Тийм хувь заяаны хувьд бол энэ зөв зүйл мөн. Хувь заяа бол сахиусууд нь бол энэ нөхцөл байдлыг дэмжиж байгаа. Энэ нөхцөл байдлаас энерги бити татаж аваарай. Энэ зүйлийг үргэлжлүүлэх нь зөв шүү гэж хувь заяа бол хэлж байна. Сахиус нь бол хэлж байна. За энэ нөгөө хүний танд хэлэх гэж байгаа үгнүүд нь болохоор хэлмээр байгаа үг нь болохоор би чамайг хүндэлдэг. Тэ? Энэ зүйл надаа энэ ажил энэ хамтрал надад чухал байдаг. За тэгээд энэ хоёлаа яг гой махшуулан таарад ажиллаж байгаа юм шиг санагддаг. Тэ магадгүй хоёр ихэр төлөөд ч байж болзошгүй. Хэрвээ энэ хүн ихэр төлөв юм болов гэж бодож бол ихэр төлөөд байх магадлал гарч ихэр төлөв үзэр нэг гарч ирж байна. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр энэ үзэр юу гэсэн үг вэ гэдэг тэгэхээр энэ харилцаа нь таны хувийн ихэр төлөвийн амьдралын зорилгын нэг хэсэг муу юм аа. Энэ хүн нь өөрөө ихэр төлөв нь биш үж болно. Гэхдээ та болон таны ихэр төлөв хоёр энэ амьдралд юу хийхээр ирсэн? Тэр хийхээр ирсэн карьер, амьдралын зорилгод нь энэ хүү ингэж оролцож одоо энэ хүнтэй гар хамтрах нь бол зөв үү? Таны амьдралын зорилгын нэг хэсэг мөн л гэсэн үг. За нөгөөний тань хэлмээр байгаа үг болохоор ингээд би энэ харилцааг нандиндаг, энэ ажлыг нандиндаг, надад маш чухал санагддаг. Би бол энэ ажилд эрсдэж шулуудсан байгаа. Би энэ ажлаас цухтахгүй, гарахгүй. Тэгэхдээ би хаяа миний нөхцөл байдал үнэхээр хэцүүдчдэг. Тэгээ би сандардаг. Би хохирчгүй, яачгүй, байрны түрээсний мөнгө гэдэг ч юм уу, одоо машины тимийн мөнгө гэдэг ч юм уу, ингээд одоо их имлэгээр явдаг бол имлэг би өвдчлөө, гэр бүлийн гишүүн гिचлээ яана гэдэг юм амьдралын нөхцөл байдлын зүйлсүүдэд би их сандардаг. Тэгээ энэ зүйлсүүдэд сандарснаасаа болоод би жоохон сонин шийдвэрүүдийг гаргаад сонин зүйлсийг хийдэг байж болно. Гэхдээ би өөрийгөө ойлгуулах гэдэг ч юм уу те намаа уучлаарай миний андаа миний ээж дахиад өвдчлөө аав дахиад өвдчлөө гэдэг ч юм ингээ байнга шалтгаан тоочоод байнга энэч миний амьдралын тэр ч болохгүй энэ ч болохгүй гэдгээ чамд ингээ байнга хэлээд байж би бол чадахгүй нэ. Гэхдээ би энэ ажилд энэ зөвлөлд энэ харилцааг үнэхээр үнэлдэг, үнэхээр урагшлуулмаар байдаг, үнэхээр энэ тусдыг шулуутсан байгаа хийж чадах бүхнээ хийхэд бол бэлэн байгаа гэж харагдаж байна. Гэж хэлж байна. За. Тэгэхээр намайг жоохон ойлгоорой. Би ихтэй өөрийгөө ойлгуулъя гэхээр арай шалдаа бох гэдэг юм шиг мэдрэмж төрж байна. Тэ ингээвэр байнга шалтгаан тоочоод аймааргүй байна. Ойлгох ажиллаж чадхаараа хийж байгаа. Шалтгаан тоочгүйгээр байшлахгүйгээр хийж байгаа. Ихтэй миний амьдралын нөхцөл байдал намайг амар айлгадаг гэж хэлж байна. Гэтэ энэ амьдралын нөхцөл байдлууд өөрийг нь айлгадаг гэдэг зүйл нь сэтгэл төгшөөртүүдий байгаад байна. Хийсвэр зүйлсүүд байгаад байна. Яг жинхнээсээ асуудал тохиосон биш. Асуудал тохиочих үедээ гэж сандраад байдаг тал энэ хүнээс харагдаж байна. Таны хамтралын хүнээс. Тэгэхээр энийгээ тэр хүн тань дутуу хэлж байна те. Гэт амар ийм чимд годомжинд гарчих вэ гэж яадаг гэдэг ч юм уу те. 22-нд норол унчих вэ гэж яадаг гэдэг энэ айдсуудаа ерөөсөө тантай хуваалцдаг. Гэтээ угаасаа та хоёр хэрэг ажлын түншүүд бол тийм ч дотн найзууд биш бол угаасаа танд садаалахгүй, тэр болохгүй, танд илүү дутуу мэдээлэл хүрэхгүй гэсний үүднээс энийгээ танд хэлэхгүй байгаа. Тэгээ бас тодорхой хэмжээгээр жоохон ичж байгаа, санаа зовж байгаа, гуйлагч нь царайлмааргүй байгаа учраас энийгээ танд хэлэхгүй байгаад байна. Жоохон нуугаад ажээ. Тэгээд энэ хүний энерги нь хаяа алга болчдөг гэдэг ч юм уу те цухтаах гадж байгаа юм шиг эсвэл назгаараж байгаа юм шиг эсвэл жоохон с ิจ гтэй болоод эхэлж байгаа бол энэ нь ерөөсөө сэтгэл төвшүүрэндээ баригдсан сууж байгаатай холбоотой ажиллаа хайж явна гэсэн санаа бол энэ хүнд алгаа. За одоо энэ хүний яг жинхэнэ санааг нарыг энэ ажилд оролцож байгаа санаа нь юу вэ? Ингээд 100% зөвхөн мөнгө олох зорилготой байна уу? Ашигын санаатай байна уу? Таныг юу н ашиглачий гэж боддог уу те?
Энэ хүн яг санаа сэтгэлийг нь хараадаг юу? Зорилгыг нь хараадаг юу? Хэлж байгаа үг нь бол юм. Өөрийнх нь хэлмээр байгаа зүйлээс бол санаа сэтгэл нь цайлган, тунгалаг, цэвэрхэн байгаа харагдаж байна. Гэтэ яг жинхнээсээ санааг нь хараадаг юу? Ямар санаатай байна? Ямар зорилготой хүн байна вэ? Астрологийн үзрээр харж өгөх болно. Агаар opposition house 4 дөрөвдүгээр гэр за энэ үзрүүд нь доошоо гарч ирсэн. Агаар гэхэлэр агаар элементтэй ордтой хүн байж болно те. Ихэр жинлүүр хумх аль нь ч гэж болно. Тэгээд энэ ихэр жинлүүр хумхын орд нь сарны орд нь гэж болно. Марс ангараг будын орд нь гэж болно. Мандалт орд нь гэж болно. Согрноос гэж болно те. Opposition зэн хөзөрмөд утгыг харъя. Нээлттэй бодолтой, learning суралцах, imbalance, за дээр нь дахиад нэг үзэр суулж үзье. Энэ хүний санаа нь юу юм? Шууд тараа ертөнцийн нөгөө талд байгаа хүн байж болно. Хоёр өөр оронд амьдардаг гэж болно. Тэг ялангуяа ажлаа интернет онлайнаар явуулдаг бол нөгөө талаараа хоёр шал өөр ертөнцид байна. Нэг улсад амьдардаг, ойрхон нэг оффист ажилладаг бол энэ хүн та хоёрын амьдарч байгаа ертөнцийн шал өөр ертөнцид байна. Хичнээн адилхан махан биеэрээ нэг ертөнцид байгаа боловч бодол амьдралын хэм маягийн шал өөр ертөнцийнх гэсэн утга харагдаж байна. Peace, the otter and cattail. За энэ хүний санаа зорилго нь тийм амар туслая, аврыг гэсэн тийм санаачул байхгүй байна. Бас ашиглая, хонжчий гэсэн санаач гэсэн бас байхгүй байна. Энэ хүний санаа бол ерөөсөө л амгалан байх, тайван байх, амгалан байх, асуудалгүй байх. Гэт тэгэнгүүт энэ хүний амьдралын хэм маяг нь жоохон асуудлаас цухтаадаг төрлийн одоо юу гэх юм аз жаргалыг босгож, аз жаргалыг байжуулж амар амгаланг байжуулж амьдрна гэхээс илүүтэйгээр асуудлаас сэргийлж амьдрдаг төрлийн хүн байгаад байна тий. Тэгэхээр яалтчгүй асуудлаас сэргийлж амьдрдаг төрлийн хүн байхлаар сэтгэл төгшөөрийн асуудал байх нь аргагүй. Хизээ дараагийн асуудал тохиох вэ гэж бодож амьдрдаг төрлийн хүн гэсэн үг. Тийм тэгэхээр тантай ажиллаж байгаа хамтрал нь энерги нь яг хорвоо ертөнд сахиуснаас нь орж ирэхгүй байна л гэсэн үг. Яагаад гэвэл асуудлаас цухтаж амьдрнаа гэдэг нь асуудлаас сэргийлж амьдрнаа гэдэг нь жоохон нэг хорлолт их хэмжээний хүчийг өгж амьдрж байна л гэсэн үг. Хорлолоос сэргийлж амьдраад байна гэсэн үг шүү дээ тий. За яг энэ чинь хорлол байна уу, тэн чинь хорлол байна уу, энэ өхний ард хорлол байна уу, энэ чулууны ард хорлол байна уу гэл хорлол хайж амьдраад байна гэсэн үг. Хорлыг хайгаад хорлол байгаа шинж байх юм бол тэн чинь гэд хамаг анхаарлаа хандуулж хамаг арга хэмжээгээ ашигладаг. Тэгээд хамаг анхаарлаа хандуулж хамаг арга хэмжээгээ авч явах хоорондоо тантай ажлынхаа чанарыг нь бууруулцдаг гэдэг ч юм уу те. Гэтэ энэ хүний ерөөсөө зорилго нь ажиллаа чанартай хийн биш, асуудлаас цухтаж амьдардаг юм зорилготой хүн байгаад байна. Тэгэхээр ийм хүнтэй хамтарч ажиллахлаар жоохон зөвдөж байгаа юм шиг, буруутаад байгаа юм шиг сонир мэдрэмж төрөх нь бол аргагүй юм байна. Таны хувьд те. Жоохон энэ хүнд ер нь өргөжлүүлээд энерги зарцуулаад ахын зөв буруу юу. Яг сахиусууд нь болохоор сахиус хувь заяаны хуулиар ямар хүнтэй хамт ажиллах нь хамгийн гоё байдаг вэ гэхээр ажилдаа сэтгэлтэй гэж ярьдаг тий. Ажилдаа сэтгэлтэй, ажилласаа кайф авдаг хүнтэй хамтарч ажиллах хамгийн гоё байдаг. Энэ хүн бол тийм биш байна. Энэ хүн энэ ажлаас кайф авах магадлал байгаа юу вэ? Байгаа. Энэ ажилдаа сэтгэлтэй авах боломж байгаа юу вэ? Байгаа. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр асуудлаас цухтаж амьдраад байгаа учраас асуудлаас айж имэж сэргийлж амьдраад байгаа учраас яг кайфгүй, аз жаргалгүй, сэтгэлгүй санагдаад байгаа нь аргагүй юм байна гэж харагдаж байна. За тэгэхээр энэ хүний байдал бол ийм байна, ийм утгатай хүнтэй хамтарч байгаа юм байна шүү. Энэ нөхцөл байдал дээр би тань цаахан зөвлөгөө хараад өгье. Ийм хүнтэй яаж ажиллах юм бэ тий? Ганц зөвлөгөө аваад тэгээ нэмэлт рүү шилжээ. Энерги нь бол үнэхээр тунгалаг ойлгомжтой харагдаж байна. Ямар ч мэх зайл байхгүй байна. Ойлгомжтой. Тэгээ энэ хүн ирэхэд бол байгаагаар л байж байгаа. Өөрийнхөө яг хоо тэ хамард орохоо хийгээл байж байгаа юм хүн байгаад байна. Ten of Beakers.
энэ хүн хитрхи байдлыг амьдралыг хитрхи боддоор харах гэж хичээсээр байгаад аз жаргал гэдэг зүйл итгэхэ болцсон хүн байгаад байна. Мөрөөдхөө болцсон. Тэгээ хүүхэд ингээд нүдэн гэрэлтээд мөрөөдөд гүдэгтэй. Тийм тэр тал нь байхгүй болцсон байгаа харагдаж байна. Тийм тэгэхээр та бас хэрэв та жоохон мөрөөдөмтгий байгаад фантастик байгаад хам бол таны тэрэнд нь жоохон хүн дургуурцаад байдаг гэж болцсошгүй. Гинэн байна гэдэг ч юм уу те. За энэ ч биелэхгүй жах та гэж боддог ч юм уу. Хитрхи байдлыг боддоор харах гэж боддоор харах гэж оролддог төрлийн хүнтэй та хамтарч байгаа шүү, ажиллаж байгаа шүү гэдгийг сахиусууд нь зөвлөж сануулж өгч байна. За уншлагын эхнийх нь хэсэг ингээ сайхан бүрэн боллоо. Мэдээлэл нь бүр үнэхээр тунгалаг, үнэхээр шулуухан, үнэхээр тунгалаг цэвэрхэн гарч ирж байна. Энэ хүний хувийн амьдралд нь бол яг юм занглаа, сэтгэл хөшүүрийн асуудал ялангуяа их хүчтэй байна. Тийм үү? Гэхдээ тэрийг та ойлгосноор энэ хүнтэй яг ямар хүнтэй хамтарч ажиллаад байгаа нь ойлгомжтой болсноор таны сэтгэл амарна уу гэхээс биш энэ хүний асуудлуудыг та өмнөөс нь засаж өгөн, та өмнөөс нь ойлгуулж өгнө гэсэн зөвлөгөө бол байхгүй шүү. За тэгээ та болохоор яг сахиусныхаа зөвлөгөө, сахиусныхаа чигийг бол аягүй сайн сонсож мэдэрч чадж байгаа. Энэ бол зөв явж байгаа гэж сахиусууд нь танд хэлж өгсөн байгаа. За одоо нэмэлтээр нь болохоор голцоо таны зүгээс харж өгөн энэ ажил дээр. За түүний дараагийн алхам буюу түүний дараагийн алхамд ер нь ойлгомжтой байгаад байгаа. Гэхдээ ирээдүйд дахиад сэтгэл төвшөр нь хөдөлж одоо ажлынхаа чанарыг бууруулах уу юу гэдгийг хараад үгүй. За та яавал зүгээр вэ те? Та энэ хүнтэй яаж харьцуул зүгээр вэ? Яаж зохицуулбал зүгээр вэ? Энэ ажилдаа яаж хандвал зүгээр вэ? Энэ ажлыг яаж урагшлуулах вэ гэдэг зөвлөгөөнүүдийг харж өгнө. За хэрэг манай нэмэлтийг маань авах гэж байгаа бол тун удахгүй нэмэлтээр маань уулзъя. Description болон comment хэсэг дотор нэмэлтийг авах холбоос нь бэлэн сайхан байж байгаа. За хэрэг бичлэгээ энэ өндөрлөх гэж байгаа бол энэ хүртэл үзсэнд үнэхээр их баярлалаа. Өндрөөс өндөр амжилтыг хүсье. Сайн сайхныг хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.